За юуны өмнө нийт сонсогчдод үзэгчдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Sky Live Radio 98.9-ийн Davsta Coffee эхний дугаарыг хэлгээд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараараа бид маш сонирхолтой зочныг урьж оролцуулахаар авчирсан байгаа. Анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн хүний их хэмж, ерөнхий мис засалж, за мөн Hyper Team Club-ийн сонирхчийн ангиллын тамирчин, за мөн Hyper Center Drive-ийн захирал Анар Жаргал мэх бүсгүйтэй ярилцахад бэлэн болсон байна. За өнөөдрийн бидний урилгыг хүлээн авч хүрэлц ирсэн танд баярлалаа. Өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу, баярлалаа. Үзэг сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд намайг урьж оролцуулсан танаа хамт олонд баярлалаа. Сайхан ярилцлага болно гэдэгт итгэж байна. Өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Баяр сайхны Анар Жаргал гэдэг. Одоо 25 настай. Хүний их хэмж мэрэгчлээ. За автоспортод ороод бол одоо жил хүрээгүй буюу 8 сар болж байна. За анхны тэмцээн бол сая Power Expo 2025 5 сар тулсан фестивал байсан. За ер нь бол автоспортод ороод одоо нэг 8-9 сар л болж байна гэж хэлж байна. Надад аягүй сонирхолтой санагдаад байна. Яагаад гэхээр мэдээж эмэгтэй хүн автоспортыг ерөнхийдөө бол нэг сонирхоод байх нь бага байдаг штэ тий. Ялангуяа нөгөө нэг юм техник, технологиос ерөнхийдөө бол хол. Тэгэнгүүтээ бас хүний их хэмж гэхлээр бас аягүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? Хамгийн анх одоо ямар уралдаанд орж исэн бэ? Хизээ бас тэмцээнд орж байв? Ямар амжилтыг гаргаж исэн бэ? За одоогоороос тамирчин болоод удаагүй байгаа. За гэхдээ бол сая 2025 онд буюу 5 сар 9 зохион байгуулагдсан Power Expo фестивал бол миний анхны тэмцээн байсан. За тэгээд тэрэндээ бол ангилалтай амжилттай орсон байгаа. Ямар мундаг юм бэ? Хизэнээс эхлээд автомашин сонирхдаг болсон юм бэ? За автомашин дундаасаа одоо спорт төрөл. За би анх ер нь автомашинд дуртай хөхт байсан. Багаасаа ер нь тийм. За тэгээд оюутан байхаасаа ч гэсэндээ миний зүгээр энгийн унж хэрэлдэг машин ч гэсэндээ л болох хурд хүчтэй машиныг би өөрөө сонирхдаг байсан. За тэгээд дрифтийг болохоор хизээний сонирхож эхэлсэн бэ гэхээр оюутан байхаасаа нэг 2 дугаар курсээс эхлээд ер нь дрифт сурах байсан. За тамирчин болох гэсэн гэж боддог байсан. Тэгээд нөгөө эмч мэрэгчл эзэмшиж байгаа болохоор тэрэндээ илүү түлхүү анхаарад илүү их одоо нэг хичээл ном гээд тэр талаараа ингээ явцсан. За тэгээд сүүлд ер нь ангаахаа төгсөөл за ер нь сургалт авъя гээд сая 2024 оны 10 сард за Hyper Drive Center дээр болохоор одоо манай багш Инх Мандах гэж хүн Hyper Team Club-ийн тэргүүн за мэржлийн ангиллын тамирчин байдаг. За тэр багш дээрээ шав ороод за тэгээд курс цуугаад тэгээ байнгын өдрөө олгон бэлдээд тэгээд анхныхаа тэмцээнд орсон. Ямар амжилт гаргасан бэ? Одоогоор бол яг тийм амжилт гэж байхгүй байна. Ерөнхийдөө туршлага судлаад за тэгээд илүү их одоо хичээгээд илүү их одоо чадвар суух гал явж байна да. Тийм. Тэгээ ер нь бол автоспорт бол ер нь нэлээд бас 50% нь тамирчин, 50% нь тэр техник, машин, арын алба, инженер за тэгэл мэдээ санхүү бол маш чухал нөлөө үзүүлдэг. За тийм учраас багаараа ингэж яг одоо зүтгэдэг спорт учраас нэлээд одоо юу гэдэг үзээтэй гэж хэлж болно. Мүлжүүр ихтэй гэсэн үг байна шүү дээ. Мэдээж одоо уралдааны үеэр сэтгэл зүйн бэлтгэл бас маш их чухал байдаг баха. Яагаад тэгэхээр одоо олон улсын тэр автомашины уралдааныг ерөнхийдөө бас хараад байхад ч гэсэн тамирчны ур чадвар за одоо түрүүн бас баг техникийг ярьлаа шүү дээ. Арын багт ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүй, өөрийнхөө сэтгэл зүй ер нь хэр байдаг вэ? За дээрээс нь бас одоо маш хурдтай хүчтэйгээр тэр уралдаан тэмцээнд оролцож байгаа учраас ер нь айхайдас сандрал байдаг уу? Мэдээж байна. Ер нь автоспорт гэдэг бол маш өндөр эрсдэлтэй амь насны техник хангамжийн цаашлаа санхүүгийн гээд өндөр эрсдэлтэй спорт байдаг учраас сэтгэл зүй ер нь маш чухал байдаг. За жишээлх юм бол өдөр болгон ингээд олон цагаар бэлтгэл хийгээд одоо симулятор төхөөрөмж гэж одоо манай тамирчид бүгд мэдж байгаа. Спорт сонирхдаг бүх хүмүүс мэдж байгаа. Тэрэн дээр өдөр болгон бэлтгэл хийгээд зам дээрээ гараад ингээд өдөр болгон бэлтгэл хийж байгаа ч гэсэндээ яг тухайн моментийн сэтгэл зүй гэдэг юм амар чухал байдаг. Одоо тэр өндөр одоо нөгөө татах хүчний эсрэг
салхи зүсэж одоо машинтайгаа хамт ирүүлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр савлгаа тэгэл давхар айхайц за давхар одоо хамт байдалцж байгаа буюу хамт гараанд гарч байгаа тамирчин өөрөөс илүү чадвартай байх ч юм уу одоо ялагдчих үе эсвэл юм өргөчих үе тийм юм асуудал гарах үе гэд маш их сэтгэл санааны хувьд нэлээд бэлтгэлтэй байх хэрэгтэй байдаг. Жишээлх юм бол хэдий одоо мэрэгчлийн олон жил дэргэвтэлсэн ч юм уу олон жил бэлтгэл хийж байгаа тамирчин байсан ч тэр өдөр сэтгэл санаа тиймхэн тэр өдөр айхайцтай эсвэл эрүүл мэндийн тиймхэн байх юм бол амжилт үзүүлж чаддаггүй. Тийм учраас сэтгэл зүй 100% гэж хэлж байна. Тийм байна. Ер нь бол тэмцээнд юм уу эсвэл ямар нэгэн одоо бэлтгэл хийхдээ ч гэсэн тамирчны сэтгэл зүй бол үнэхээр тогтвортой номер 1-т байх зүйл байх нь шүү дээ. Тийм. Тэгээд тэрнээс гадна би бол өөрөө ер нь айгүй аимхаа хүн. За. Тийм. Ягаад ч одоо ингээд машин суугаа тийм хүчтэй клачтай машин унаад тэгж дэрэгдэл чадна гэж өөрийгөө ер нь боддгоо байсан байхгүй юу. Тэгээд ер нь айцаа ер нь давж туулсан. Тэгээд дээрэс нь би нөгөө анх дэрэгд сурахдаа ерөөсөө механик машин унж үзэж байгаагүй. Ер нь механик машин дотор сууч үзэж байгаагүй. Тэгээд шууд анхны маань машин механик тэр дундаа клачтай машин байсан, дрифтийн машин байсан. Тэгээ тийм болохоор ер нь надаас нэлээд зориг шаардсан дунд нь ингээд шантарсан. За тэр болгон тэгээ намайг тусалж дэмжиж байгаа ар гэрийнхэн за тэгээ манай багш байсан болохоор ер нь нэлээд гайгүй гарсан. Одоо мэдээж охин хөхөд ийм хүнд спортыг сонирхно гэдэг бол бас их зориг бас ингээд айцтайгаа нүр тулж байгаа гэж ярьлаа шүү дээ тий. Тэгвэл гэр бүлийнх нь яг яаж хүлээж авсан бэ? Манай гэрийнхэн юм ер нь бол нэлээд дэмжсэн. Тийм. Тэгээ дээрэс нь автоспорт гэдэг чинь дан ганц хичээл зүтгэл байгаад болохгүй. Санхүү маш чухал байдаг. Тэр дундаа нэлээд өртөг зардалтай байдаг. Тэр талаас ч гэсэндээ ерөөхдөө дэмжсэн. Тэгээд ер нь манай ээж айгүйх дэмждэг. Ер нь гэрийнхэн маань байнгын дэмждэг. Байнга яаж ийж ийн. Бэлтгэл нь ямар шуухан байна. Одоо яах юм шиг байна гэл ер нь нэлээд дэмждэг. Тийш тий. Мэдээж ар гэрийн дэмжлэг байж энэ уралдааны яг зам мэдээж бас сэтгэл зүгээ бас тогтвортой байлгаад илүү тусалдаг болов гэж бодож байна л доо. Өөрийнхөө унах машиныг өөрөө засварлаад, тоноглоод бас уралдааны тэмцээнд оролцож ирсэн гэсэн энэ талаар яриач. За хамгийн анх би сая 2025 оны 2 сард машин авсан. Гэхдээ миний машин харьцангуй нөгөө өмнө уралдаанд, өмнө жилийн бүх уралдаанд орж исэн бэлэн машин байсан. За. Тэрэн дээр нь би Японоос хэлбэг захиалаад шинээр тоноглоо тэгээд унсан. Гэхдээ бол яг хөө би өөрөө нөгөө эмэгтэй хүн болохоор нэг тийм машиныг тийм амар сайн мэдгүй. Гэхдээ унж байгаа машин бол нэг ямар идангтайг нь мэднэ. Гэхдээ засварлах ажлыг нь болохоор манай багш. За тэгээд UB2 автоserвисийн инженер за тэгээ манай Team 67 гээд бас адилхан спортын клуб байдаг. Тэр найзууд маань хамт бэлдсэн. За тэгээ манай багшийн бас найзууд бас миний машиныг хамт тоноглож өгсөн. За тэд нартай айгүйх талархаж явдаг. Тэгэлгүй яхаа тийм ээ. Тэгээ Монгол одоо эмэгтэйчүүд энэ спортыг сонирхох нь хэр гэдэг юм бэ? Өөрөөс нь гадна одоо хэр олон эмэгтэйчүүдээс энэ спортын оролцоонд бас оролцож явдаг, хувь нэмрээ оруулж явдаг. Зам мэдээж бас энэ спортын хөгжлийг яг хэрхэн хардаг вэ? За анх бол дрифтийн спорт бол өмнө нь ингээд мэрэгжлийн түвшинд биш байсан. Бараг л механик машинтай эрэгтэй хүн болгон гадаа гудамжинд гараал кардант таал би болж ин ч юм уу чадж ин ч юм уу тэгж эхэлсэн. Гэтэ тэр бол яг дрифтийн ер нь суурь тавигдсан болов гэж боддог юм байна. За тэгээ тэрнээс хойш шүүлтэнч тэр бүх юм нь мэрэгжлийн түвшинд байдаг болсон. Олон улсын дагаад хувцас хэрэглэл гихтэл одоо жишээлх юм бол каск тэрнээс гадна комбинезон галт эсвэртэй материал байдаг. Ямар нэгэн байдлаар машин шатлаа гэхэд хүн өөрөө дотроос нь шатаж гэмтгүйгээр гарч ирэх гэсэн стандарттай байдаг. За машин ч гэсэндээ дотроо хамгаалтын каркас гэдэг юм шаардлага тавьдаг. Манай Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо энэ дээр нэлээд сайн анхаарч гой уралдааны тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа байхгүй. За тэгээд тэндээс эхлээд ер нь бол сүүлийн 3-4 жил Power Expo фестивал ч гэсэндээ нэлээд хүчээ авч дрифтийн спорт гэсэндээ нэлээд хөгжиж байна. Сая гэхэл Power Expo 2025 фестивал дээр гадны 6-аас 7 орны нийт 10 хэдэн тамирчин үрж ирж хамт оролцсон. International Battle дээр явлаа. За тэгээд
маш олон үзэгчд байлаа. Такс нь олдохгүй сургаас дуулаад байсан. Ямар тэгэхээр нэлийн хүчээ авч ийн гэж ойлгож байна. За мөн одоо Монголын спортын холбоонд харьяалалтай нийтдээ 5-6 эмэгтэй тамирчин байгаа. Тийм тэгээд тэднэртэйгээ ол би мэдээж найзууд байдаг. Сая ч гэсэндээ Power Expo-гоор Эрдэнэ сүрэнгээд манай спортын бас таньдаг найз маань 3 дугаар хайранд орлоо нилийн өндөр амжилт үзүүллээ. Ямар мундаг юм бэ. Тэгэхээр ер нь бол автомашин сонирхдаг энэ төрлийн спортыг сонирхдаг эмэгтэй Монголд бол 5-6 байгаа л гэсэн үг үү те. Бага байна те. Гэтэ бас жил одоо шин тамирчид бас нэмэгдээл эмэгтэй тамирчид. За хоёлаа техник автомашины талаар ярилцъя. Ямар төрлийн автомашиныг одоо уралдаанд одоо яг одоо ашиглаж байгаа вэ? Тэгээд яагаад бас тэр машинаа сонгох болсон бэ? За миний одоо уралдаан тэмцээнд орж байгаа машин бол Toyota Chaser. За 1GZX non-VVTi мотортой, twin clutchтай, шингэн картантай ийм машин байгаа. За ер нь бол мэргэжлийн одоо ерөөхдөө автоспортод зориулагдсан тэр чинээр томилогдсон машин. За яагаад Toyota Chaser-ыг ер нь сонгосон бэ гэхээр ер нь дэлхийд дахинаа Toyota дундаа Chaser бол илүү одоо гоё дрифтэлтэй юм байна гэдэг одоо машин учраас нь манай дийлэнх тамирчид Toyota Chaser-ыг сонгодог. Яагаад гэвэл анх эхэлж байгаа тамирчидад ч гэсэндээ тэр дөрөв алгатай Toyota Chaser машин бол бест сонголт байдаг гэж үздэг. Тийм болохоорс багшийнхаа зөвлөгөөд агаад Toyota Chaser машиныг сонгосон. Ямар гоё. Одоо машиныхын техник засвар арчилгаанд бол өөрөө оролцдог уу? Мэдээж бол одоо яг тийм спортод зориулсан машиныг одоо өдөр тутамдаа хэрэглээд унаад явах боломжтой юм. Өдөр тутамд унаад хэрэглэж явах боломжгүй, хотын хөдөлгөөнд ер нь орох боломжгүй байдаг. Хуулиндаа тийм. За өөрөө болохоор би ер нь тэгэл инженерүүд маань л миний бүх арыг даадаг та. Тэрнээс биш би өөрөө нэг ингээл төлхөр яриад ч юм уу тэгж явдаг. Одоо нэг манай эмэгтэйд чинь нэг тийм эмэгтэйлэг байдаг шүү дээ. Одоо машиныхаа одоо рүүлэнд ч юм уу скол бол ингээд нэг машиныг нь хөөхөн гоёх нэг тийм гоёл чимэглэл талаар тийм зүйл байдаг өөрт чинь. Би болохоор айгуу сайн эрэгтэй хүн шиг. Ягаан өнгө мөнгөнд нэг дургу. Тийм Hello Kitty ч юм уу тиймэрхүү гоё ягаан Barbie-лэг одоо эмэгтэй тамирчид бол тэгэж машина гоё зөгөхгүй. Би бол тийм биш. Аль болох тийм эрэгтэй маягийн, иршүүд маягийн байх туфтай. Тийм болохоор нэг тийм янз бүрийн стикер ч юм уу тиймэрхүү наад. Тийм байх тий. Гэтэ бүр үнэхээр өөрөөр ч айгуу бахархаж байна. Мэдээж бол Монголын дөнгөж 5-6 эмэгтэй дунд ороод ингээд энэ спортод өөрийнхөө зүрхтгэлийг зориулаад ингээд явж байгаа нь бол миний хувьд бол үнэхээр бахархууштай санагдчихэв. За тэгвэл мэдээж бол хувийн хөгжил зорилго гэж бол байгаа тийм ээ. За энэхүү одоо хобби, уралдаан одоо өөрийнхөө амьдралд ер нь яг хэр их нөлөөлж байгаа вэ? Дээрээс нь ирээдүйн зорилго мөрөөдлөө одоо хуваалцвал. За би ер нь дрифттэй спортод орсноос хойш ер нь сэтгэл зүйн хувьд жоохон хаттай болсон болов уу гэж өөрийгөө ойлгож байгаа. Өмнө нь болохоор ингээл нэг юм болохгүй л айгүй амархан сэтгэлээр ундаг, эсвэл гомддог ч юм уу сэтгэлийн реакц өндөртэй байсан бол одоо ингээл тэмцээний өмнө ч машин болохоо байх ч юм уу. Зүг зүгээрээс машин эвдрэх эсвэл юм очиж мөрөх ч юм уу. Олон асуудал гарч байгаа. Энэ болгоныг нөгөө арын албатай байгаа багштайгаа хамт даван туулж байгаа болохоор ер нь сэтгэлийн хат сууж байгаа гэж ер нь өөрийгөө үзэж байгаа. Тийм. За цаашдаа болохоор энэ жилийн бүх раундтай л болох орохыг хичээгээд за тэгээд энэ жил бол миний хувьд ер нь нэлээд туршлага судалсан жил байх болов уу гэж бодож байна. За дараа жил бол би бүх раундтай л өндөр оноо аваад MDS англи буюу мэргэжлийн англи руу ер нь зүтгэх гэсэн тийм төлөвлөгөөтэй байна. Тийм. Мундаг юм аа. Одоо эмэгтэй хүн гэдгээр одоо тулгарч байсан хамгийн том саад одоо эсвэл нөгөө нийгмийн хандлагын тухай тий яг тэр үед ингээд юу мэдэрч байсан бэ? Одоо ч орчин үед чинь хүмүүс би бинийг аян зүрээр хэлдэг болсон. Хийж байгаа хүнээ жоохон тиймхэн доошин татах юм асуудал их байсан. Одоо эмэгтэй гээл тийгүүт чифт хоёр арга юугаараа картанд татчих. Чи чинь бараг дүр юм биш үү, хэлбэр юм биш үү гэж нөгөө орчин үед тэгж хэлж байгаа шүү дээ. Гэтэ тийм байх болов гэж би өмнө таамаглаж байсан. Гэтэ яг үнэндээ тийм байгаагүй. Одоо манай спортын бүх тамирчид ихтэл бүгдээрээ л ингээд эмэгтэй тамирчнаа дэмжиж яаж ийн машин тэрэгч яаж ийн одоо тэг яахаар байна гэд ер нь нэлээд анхаардаг. Бусад одоо тамирчин биш одоо эрэгтэй хүмүүс бол тэгээд тийм янз бүрийн чат ч юм уу янз бүрийн байдал гаргах
зүйл байдаг. Гэтэ тэрэнд нь нэг тийм хариулт үзүүлдэг байна. Гэтэ бол нэг үе одоо л эсрэгээрээ хүмүүс аяг их дэмждэг болсон юм болов уу гэж бодсон. Тэгж эмхтэй юм чинь энэ ч юм уу тэгхгүйгээр ямар лагийн ямар сайн ямар их зориг вэ гэд хичээгээрээ гэд их дэмждэг. Тийм. Сэтгэл зүйн хувьд бол ер нь бол тэгээд сэтгэл зүйгээр л ер нь бүх юмыг даван туулт юм уу гэж ер нь би бодсон. Хэдий ингээд өдөр болгон ч юм уу маш их аливаа зүйлд хичээгээд сэтгэл зүйн тэрийг хүлээн авахтай бэлэн биш. Тэрнээс гарах үр дүнг одоо гаргахтаа ч юм уу хүлээж авахтай бэлэн биш байвал юу ч хийж чаддгүй болов уу гэж бодсон. Сэтгэл зүй бэлэн байх юм бол бусад тэр одоо өөрөө хийх одоо хичээл зүтгэл хөдөлмөр нь олвол тэгээд өөрөөс ингээд гарчдаг. Гол нь бүх юм ингээд сэтгэл зүгээс хамаардаг. Тэгэл байх. За ерөнхийдөө бол одоо чиний бол ирээдүйн одоо үнэт зүйл нь бол яг энэ спорт байна. За дээрэс нь одоо хүний их юмч мэдслэн юмч гэдэг жаа. Энэ хоёрыг яг яаж хослуулж амжуулаад байна? За ер нь өмнө нь бол тэгээд ажиллаад хараал орой 12 11 хүртэл бэлтгэл дээр байдаг байсан. За одоо бол харьцангуй нөгөө спорттой илүү анхаарчаад байж байна. Тэгээд тэрэндээ илүү их цаг хугацаа зориулаад тэгээд мэргэжлээ бол нэг хэсэг хугацаанд завсарлах байх. Гэтэ тийм удаан биш, нэг хэдэн сар. Ойролцоогоор ерөнхийдөө нэг 2-3 сар. Тийм. Одоо хүн өөрийнхөө хүчийг нэг тим юмнаас олж авдаг гэлдэг. Надад яг тийм юм ингээ хүч өгдөг, юм гоё мотивац өгдөг гэдэг ч юм уу те. Одоо тэгээд дээрэс нь бас тэр зүйлийг олж авсан энэ чадамж нь бас нэг өөрийгөө эсвэл шинээр нээсэн онцгой тэр хүч нь яг юу байсан бэ? Одоо өдний хүртэлх хугацаанд. За өдний хүртэлх хугацаанд бол шинээр нээсэн үе маань гэх юм бол би нөгөө өмнө нь симулятор гэдэг төхөөрөмж дээр дандаа бэлтгэл хийдэг байсан. Тэгж жагаад энэ жилийн сая машин авчаал машины ард анх удаа өрүүлний ард сууж үзэж байхгүй бодит машины. Тэгэхэд бол нэлээ айц гарсан. За тэгэл зам дээрээ бэлтгэлэх гээл анх удаа машина барьж очвол тэгээд багшлахаараа миний машинаар хийж дэрэгдэлж үзүүлээд наваа хажуудаа суулгачаад. За ер нь чи яг бэлтдэг шиг л хий заяа. Одоо тэгэл өөр арга байхгүй зүгээр бэлтдэг шиг л хий гэсэн. Тэг би одоо яаж чадах юм бол энэ өндөр савлгаан гэдэг. Тэгэл багш за буулаа шүү гээл орхивцсан. Oh my god. Гадаа гараад. За одоо өөрөө уучрал. Тэгэл яг ард нь суугаал тэгсэн чинь цаанаасаа ингээд ягаад чи ингээд нэг юм миний дотор ингээд ийм тог асцсан юм шиг, гэрэл асцсан юм шиг цаанаасаа нэг гинт ингээ огшоод байгаа юм шиг, гинт уур хүрээд байгаа юм шиг нэг араатаас ирээд байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрөөл тэгээ шууд машинаараа ер нь бол тэр зам дээрээ ер нь явсан гэжэлж болно. Юмыг харамсахгүйгээр ер нь бол хий гэж боддог. Гэхдээ ингээд одоо ингээд аль болох харамсахгүй байхыг хичээе гэж бодож байгаа юм нэх юм бол спорт аль болох орхихгүйгээр спортын карьераа сайн хөөх хийсэн гэж бодож байгаа. Яагаад гэвэл одоо би цаашаад ингээд маш удаан хугацаанд бас хүнтэй гэр бүл болоод хүүхд гаргаад ч юм уу бас энэ хэвэндээ бас байх болоогүй болоо гэж ер нь бодож байгаа. Тийм учраас одоо л яг харамсахгүй байхаар юм хийх ёстой мөч гэж ер нь би боддог. Тийм тэрнээс надаа өмнө ингээд амьдралдаа тэгдэг байж ингэдэг байж гэж харамсаж байсан юм байхгүй. Вау. Үнэхээр гоё хариултаа. Дэжээс яг энэ хариултаас олон хүмүүсээс гоё урам зориг аваад өөрийнхөө хийхийг хүсдэг. Одоо тэр бүхий зүйлээ гоё хийгээсэй гэж хүсэж байна. Хоёлоо Hyperdrive центрийн захирал гэж байгаа шүү дээ, тий? Хоёлоо тэр клубийн талаар, тэр центрийн талаар танилцуулбал. За манай Hyperdrive центр бол одоо мэрэгжлийн симулятор төхөөрөмжийн холбооны дэрэгдэх сургалтын одоо үйл ажиллагаа явуулдаг төв гэж явдаг. За хамгийн анх 2019 онд үйл ажиллагаагаа нээсэн Trust Master буюу одоо дэлхийн том тамирчдын бэлтгэлээ хийдэг симулятор төхөөрөмжийг манайх оруулж ирээд одоогор үйл ажиллагаа явуулж байна. За мөн манай төхөөрөмж дээр бэлтгэгдээд сургалт аваад гараад тэмцээн уралдаанд ороод амжилт үзүүлсэн тамирчид байдаг. За тэгээ бусад клубын тамирчид ч гэсэндээ манай төхөөрөмж дээр манай төв дээр ирж ер нь бол бэлтгэлээ хангадаг гэж хэлж болно. За үүнээс гадна хүмүүсийн чөлөө цаг, оюутан залуучуудын, хүүхдүүд, багчуудын хамтдаа чөлөө цагаа өнгөрүүлэх одоо төв гэж бол хэлж болно. Хамтдаа уралдаж дэрэгдэлж болдог. Мэргэжлийн буюу бодит машинтай 98-99% тохирдог юм симулятор төхөөрөмж гэж байдаг. Тэрүүгээр үйл ажиллагаа явуулж байна. За хоёулын ерөнхийдөө ярилцах цаг нэлээд шавтарсан байна. Одоо мэдээж бол Тавста кофе подкаст маань таны бодлоор амьдралд
давс шиг гашуун зүйлс байх нь одоо бидний хэрхэн өөрчлөлтөө вэ? Өөрийнхөө хувьд гашуун гэж бодсон тийм зүйл байдаг уу? Миний хувьд давстай кофе гэхээр уул нь кофе идэх гоё гэхдээ чихэртэй байдаг. Гэтэл давс бол өөр зүйлд ордог зүйл ш. Одоо өөр хоолнд ордог л гэдэг ш. Гэтэл энэ хоёр ингээд яг амьдрал амттай үедээ амттай, шоруу үедээ шоруу гэдэг шиг миний хувьд бол амьдралын тэр кофе нь бол дрифт спорт. Давс нь болохоор яг үндэ би өөрөө байсан юм шиг санагддаг. Вау. Ягаад тэгж бодож байгаа гэхээр ингээд яг айц байгаадсан байхгүй юу? Хамгийн анх ингээд дрифтэд орж чадахгүй ч юм уу яг тийм зориг надаас гардгүй байсан. Тэгэхээр тэр бол ингээд цэвэр сэтгэл зүй байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр миний бодлоор ингээд зарим хүмүүс аливаа зүйлийн төлөө ингээд хүсэж мөрөөддөг ч гэсэндээ яг үйлдэлээ гаргаж чаддгүй, хийж чаддгүй. За тэгтээ ингээд жоохон юмнаас өө хайгаад байдэм болов буруу хайгаад байдэм болов гэж боддог. Тийм шүү дээ. Би яагаад чадахгүй байгаа юм бол биш. Тим юмнаас болоод надад тим ч нөхцөл бүрдсэнгүү. Миний юм боломж нь олдохгүй байна надад ч юм уу. Тэгж боддог байсан. Гэтэ яг үнэндээ бол тэр давсыг чихэр олохыг ол хүн өөрөө шийднэ. Яг үнэндээ давс нь өөрөө та. Асуудал нь өөрөө та. Гол нь тэрийг чихэр олохын тулд өөрөө л шийдэмгий байх хэвээр, хурц байх хэвээр гэж би хэлмээр. Ер нь тийм. Алиа зүйлийг хийх гээд чадахгүй байгаа, зориг нүрэхгүй байгаа хүмүүстэй андчлал. Тэгэлгүй яах вэ? Мэдээж бас сонголт бол таних. Тэгээд тэрхүү сонголтыг хэрхэн яаж цааш нь үргэлжлүүлж авч явах нь бол мэдээж таны сонголт. Өнөөдрийн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж өөрийнхөө амьдралын хамгийн том гоё зүйлийг хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь спортынх нь замун дардан байх болтугай. Тэг маш олон эмэгтэйчүүдийг бас гоё энэхүү спортод орлуулад айцтай нүүр тулгаад бүр өдөр болгон гоё юм урам зориг бүсгүүчүүдтэй өгдөг байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Намайг урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд эмэгтэйчүүд маань гоё хурц байгаарай, шийдэмгий байгаарай. За тэгээд энэ спортыг сонирхож байгаа бол эргэлзэлгүй ороод ирээрэй гэж хэлмээр байна. За тэгээд мөн надад найдаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Мөн зогсолтгүй урагшаа хичээнэ гэдгийг амлачнаа. Гайхалтай. За өнөөдрийн Давста кофе подкастын өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Гоё ярилцсан танд баярлалаа. Баярлалаа.